гэсэн бэ? Ирээд хэдийн хугацаа өнгөрч байгаа лээ? За Ирланд ирээд 1 сарын хугацаа өнгөрсөн байна. Хэрэг Даблин онгоцны булдэр буугаад тэгчдэг явуулзаад нааш автобусан суугаад Лимбрик хотод ирсэн. Өдрөөс хойш эхний 7 хоног үнэхээр их диваачны дэмжиж байсан. Нагаас нь хүн аригчнэр болж гэдэг. Стресс багтай, бухимдал багтай. Тэгээ хүн яг төлөвсөн зорьсон юмдаа хийгээ явж хахад л ер нь болчдөг тийм л гэдэг юм. Ажлыг хэрхэн олох вэ? Чи ажил олсон байгаа юу? Ажил олсон байгаа. Би одоо ажиллаад 2 7 хоног болж байна. Ямар ажил хийдэг вэ? Kitchen porter гэдэг. Kitchen porter гэхээр юу хийдэг вэ? Ерөөдөө бол одоо угаагч юм уу те та угаадаг юм угаагч. Ажлыг 7 хоногтой хэдэн цаг ажилладаг вэ? 7 хоногтой одоогоор бол нэг 21 2 цаг авч байгаа. Яг нь ачааллын үеийн дууссан. Игд ачаалт үед бол цаг сайтайсан. Ажлынханд бол тэгэхээр CV-гээ бэлтгэх хэрэгтэй байдаг. Тэгээ CV-гээ бэлдээд гадна бодор тараагаад явдаг. Миний хувьд болохоор би ингээд аль болох ингээд танилын үрээд хүрэл сайтай болсон. Тэгээ танилаад нэмжиж юу нэ танилтын онцлог чиний танилгүй гаргаж янагдаг шүү дээ. Тэгээд танилаад нэмжиж болсон. Чиний таньдаг хүн олж өгсөн гэсэн үг юм уу? Чи CV-гээ тараагаад авсан гэсэн үг? CV-г тараасан. Тэгээд арай амжилт болохгүй болохоор би танилтайгаа ярилцаад. Хоёулаа сая юу гэлээ нэг мөнгө шилж байсан шүү дээ. Чи одоо яг ямар ажил хийдэг вэ? Тэгээ би delivery гэдэг нэг хоол хүргэлтийн ажил хийх гээд дүнсээ аккаунт худалдаж авчиад. Аккаунт хинээс худалдаж авдаг юм шиг. Аккаунт нэг залуу байдаг гэсэн нэг нос шүү мафс үлждэг юм байгаа гэсэн. Ямар ч гэсэн аккаунтаар нэг 100 евроор худалдаж аваад 7 хоног болгон 45 евроор төлдөг тий. 45 евроор төлдөг. Энэ нь болохоор одоо 8-аас өглөөний 8-аас 12 цаг хүртэл үргэлж нээлттэй байдаг. Тийм хоол хүргэлтийн аппликейшн байдаг. Тэрнийхэн төрөлтийг хэрвээ чи сонирхож ивэл чамд дугуй цүнх аккаунтгаа л хангалттай. Тэгэхээр энэ чиний хоёр дахь ажил болж орж ирж байгаа гэсэн үг үү? Тий, одоо ингээд хоёр дахь ажил. Окей. За амжилт хүсье. За баярлалаа.